За 1 2 1 2 бүгдэнд нь өнөөдрийн мэнд. Тэгээд өнөөдөр MCU-гийн дараагийн нэгэн бүтээл болох Deadpool and Wolverine киноны full spoiler cast-ыг бэлтгэхээр энд баяраа байна. Мулан байна. За айгүй сонирхолтой fun watch байсан гэдэг юун түрүүнд дуртахын зүйтэй болоо. Тэгээд тус киног ер нь ямархуу хөдөлтөй байсан. Тэгээд яаж үзсэн, үзэх процесс ер нь ямархуу байсан гэдэг нэг товч тодорхой хуваалцаад эхлэх байлаа. За миний үгдэх юм бол нээлтийнх нь 26-нд нээлттэйсэн тийм. Яг World Premiere 25-ны яг энэ ч болохоор 25-ны өдөр ямар ч үдээд амжсан ба. Америкт тийм ойрхон байдаг жинхэнэ котлын дотор болохоор тийм үзэгчтэй уурын боддог тийм амар гал хон бол байгаагүй. Ямар ч юм бэ. За энийг хүлээн ингээд гоё юмсан. Энэ за миний хувьд гэх юм бол Deadpool гэдэг тэ 3 буюу одоо Deadpool and Friend тэнгүүдээ Deadpool and Wolverine гэж яг сүүлд тайтлаа бол зарласан тус бүтээлийг бол хүлээж байсан. Хүлээт бол нэлийн өндөр байсан. Гэхдээ бас нэг MCU-д болохоор нөгөө Fox байсан X-Men-ийн франчайз өөрөө ямар өнгө төрхтэй ямар эрсдэл хүлээж авах чадвартай франчайз билээ. MCU буюу Disney доор байгаа энэ кинонууд өөрсдөө ямар байдаг вэ гэдгээр бодонгууд Deadpool жоохон фейлдчүүдээ гэсэн айдас бол байсан. Гэхдээ эсэргээрээ Deadpool юм чинь тэ бүх эрхийн нөгөөд бүх алаан хэдэн Fogward-уудыг өгөөд тэгээд дажгүй бас болох боломжтой болов уу гэж хүдээж ирсэн. Тэгээд Wolverine орж иж чадаар бас нэлийн юутай байсан л та. Яг саяных шиг эргэлзээ болон хайп яг аль аль нь давхар байжсэн. Тэгээд 7 сарын 25-нда Монголынхаа IMAX-т нээлттэй үзүүрийг үзсэн. Тэгээд Монголынхаа аудиенсыг аяйгуу сансан байсан. Үнэхээр фан болж байж бол чадсан гэж бодсон. Монголын аудиенс үнэхээр чанартай юм байлээ. Монголын тэрийг энчээ ирээлээ. Тэгээд том театрт үзсэн бол өөр үеж магадгүй. Гэхдээ ер нь бол Монголынх сайн байл. IMAX олж үзэж чадаагүй гэдгсэн тий. Yes, IMAX энэчнээс нэг цаг орчмын газар байсан. Тэгээд яг энчээ тэгж над шиг хүсч үзэж байгаа хүн байхгүй. Тэгэл бөөндөө явъя гэсэн л тэгэл дагаад л явсан. Ганцаараа IMAX гэж үзгээд байл таа. Харин бас тийм байт тий. IMAX угаасаа жоохон хол байсан байлгүй. За тэгээд Deadpool бол ер нь интроноос бол ямар байхаа тэгэл харуулсан л та тий. Интрон дээр мэдгүй дуун дээр бид энэ дагаж бүжгэллээ шүү дээ. Угаасаа тэр айгүй iconic ч болчихлоо шүү дээ. Яг нээлттэйхэн 7 хоногтой. Тэгээ яг тааш ихэр хадгалж явах юм мэдгүй л дээ. Тийм. За одоо гарснаас хойш жоо 7 10 он жоо юм уу баг тийм. Тэглээ. Тэгж яхад улам хайп аваад шүү дээ бүжгийн төлөвлөгөөнд. Тэр яг тэр Deadpool-ийн тэр бүжгэлсэн хэсэг дээр тоглосон залууч гэсэн бас нэлээд тийм олон танил болоод амжсан байлаа. Тэр залуу тийм. Тэр залуу болохоор агент нь ээж аавынд нь 2 сард гэсэн. Ээж аавынд нь багт гинт залгаал энэ бүжгийн хөдөлгөөнийг гэл сураад над руу бичлэг нэгээд явуулаадах гээд. Тэгээд тэр нь болохоор ерөөсө 30 минутын дотор сураал явуулсан гэж байна. Тэгээд агент нь болохоор юунд зориулж байгааг гэдгийг хэлээг өгсөн. Амар том юм гэхдээ би дараа хэлье гээд. Нөгөө юун дээр үлээ Drake Merrick-ууд ч нөгөө агентууд нь тий агентууд нь агент ч шиг гоё эйжент агент хоёрыг хэлэнгод агентууд нь битнүүд энэ төр ингээ авахта зөвөр нэг жижигхэн битмейкер интерес ингээд бага мөнгөөр авчдаг. Тэгээд дараа нь Drake ашигласан явчихдаг. Тэгээд Drake авах чагаа хэлчихвэл ингээд амар том юм авах гэдэг штэ. Их мөнгө зөнгөөр авах гад бас тийм маркетинг юу гэмдэ одоо дийл юмны байдаг юм шиг. Тэгээд интро бол таалагдсан. Хүмүүс яаж логоныг буцааж авчих вэ? Wolverine-ыг яаж авчих вэ гэдгийг айгүй гайхчихсан л та тий. Угаасаа одоо юу яаж штэ. Wolverine-ыг буцааж авчих нь тодорхой, Hugh Jackman гарах нь тодорхой болсон байсан угаасаа. Тэгэхэд яаж 17 оны логон гэж тэр мундаг киног dishonor хийхгүйгээр эргэж авчих вэ гэдэг асуулт байсан шүү дээ. Одоо ингээд Deadpool-ын Wolverine кинон дээр Hugh Jackman эргэж ирж байгаагаараа тэрийгэ жоохон муухай болгоод байгаа юм шиг те. Тэгсэн чинь интрон дээр шууд очиод
Буушаа ухаад эхэлж байгаа байхгүй те. Амар fucked up ихэд яалтчгүй Deadpool-ийн кино. Deadpool-ээс өөр кинон дээр тэгэж булшин авах болсон. Deadpool-ээс өөр кино байсан бол тэгэж булшин авах юм бол хэл аманд хүрдэг шүү. Deadpool болохоор за хэдүүлдэж. Харин тийм. Тэгэд интро бол үнэхээр гоё байсан. Яг хөгжим талаасаа, бүжиг талаасаа, тэгээд гажиг байд талаасаа, тэгээд тулааны дэглэлт талаас. Ер нь киноны хамгийн таалагдсан юмнууд бол комеди, тулааны дэглэлт юм болов гэж би бол хараа да. Тийм. Тэр комеди бол чанараа алдаагүй. Хэдийгээр зохиолч Ryan Reynolds өөрөө нөгөө имперсац хийж мөртүүдийг өөрчлөх эрхийн өгөөгүй ч гэсэн тэр зохиолын скрипт бичиж байгаа баг бол сайн ажилласан байсан тэр энэ. Аха. Disney дээр орж ирснээр харин бас нэг ийм өөр юм гарсан байлаа те. Эхний хоёр анги дээр бол Ryan Reynolds жүжигч маань өөрөө тухайн үед мэдрэмжээрээ өгнүүдийг гаргаж тэр нь кинонд орох тохиолдол нэлээд байсан бол гурав дахь дээр ер нь баг байгаагүй шахуу байж магадгүй байна шүү те. За тэгэнгүүт одоо кинон дээрээс өөр таалагдсан юмнуудаа дурдъя гэвэл ер нь юу нэрлж болж байна. Ер нь сэтгэлчийн хэр үрсэн бүтээл байж чадав. Одоо сэтгэл төрсэн гоё камеонууд байсан. За мэдээж. Одоо бүтээл спойлертай бүгд нь ярьж шүү дээ. Аха. За Chris Evans эргэж ирсэн. Эргэж ирсэн ч яг зүгээр камео байсан. Камеон дээр хүн болгоод адилхан юм бодсон. Captain America-гийн аль нэг вариант гэдэг. Гэхдээ би тэгэж хамгийн ихэнд мэдээж бодож байгаа. Тэнгүүт ингээд Captain America-гийн тэр behavior ерөөсөө тэрнээс харагдахгүй байсан байхгүй. Тэнгүүт нь тэгтээ тухайн үед надад тэр Human Torch гэж орж ирээгүй. За Deadpool-ыг за яг нөгөөхөө явлаа гэдгсэн чинь юу лээ? Flame on. Тийм тэгэл эхлэнгүүт нь би Fantastic Four-ыг үзээгүй. Тэгтээ Human Torch гэдэг дүрийг бол мэдэн тэгээд тэрэн дээр бол нэлээд баярлсан. Human Torch нь Johnny Storm гэж дүр байгаа. Тэгээд тэрэн дээр ялт ч юу дээр Deadpool анх нөгөө Paradox-тай уулзаа TV дээр очиж байх энэ төр үед те MCU-д орж болно гэнгүүтээ Cap-ийн зураг мургуудыг харуулад байдаг шүү дээ. Футчүүдийг тэгэнгүүтээ Chris Evans ороод ирчингүүд яалтчгүй биднэрт ингээд автоматар Cap гэж суучж байгаа байхгүй. Хэдийн өмнө Johnny Storm энэ байдгийг мэддэг байсан ч гэсэн те. Тэгээд нэг бодсон юм Chris Evans энэ хэрвээ өстэйгээ тоглосон бол Fantastic Four сайн кино байх байсан шүү гэдэг бодолд ирсэн. Үзээгүй ч гэсэн муу кино гэдэг нь бол мэддэг. За тэгээд Wolverine-ийн янз бүрийн тэр вариантууд тэр комикос яг шууд сэдвүүлээд оруулаад ирсэн. Тэр вариантууд бол бас мэдээж гоё байсан. Одоо яг comic accurate гэж хэлж болохоор те намхан Hugh Jackman байж байгаа. Тэнгүүтээ 80-ад оны юм шиг хувцастай амар сахал өстэй нөгөө юу зүүн гар байхгүй Wolverine байж байгаа те. Тэгээд patch байгаа мэдээж. Тэгээд тэр Халктай бас бол. Яа. Тэгээ халктай тэр юун дээр нөгөө энэ савар дээр нь халк ойж мэддэг. Тэр болоо тэр үнэхээр гоё юм. Халкыг ороод ирнэ гэж яаж мэдэх вэ те? Одоо MCU-д ч халк ирэх байдгүй, халкын соло киног хийж чаддгүй байсан үе саяхан шүү дээ. Тэгсэн чинь зүгээр л random ass Deadpool-ийн кинон дээр юу халкын cameo хийж энэ тэр. Гэтэ яг тэр fight жоохон гарсан бол гоё те. Жоохон гарсан бол гоё. Тэр комикнуудын яг cover зургууд ба харагдал юм шиг байхгүй. За тэгээд Henry-гийн Wolverine дээр амангалгүй яах вэ? Мотор сайкл барьдаг те. Тийм. Тэрэн дээр хамгийн гой болох гэсэн юм Deadpool-ийн тэр лайн байхгүй. Тий. Бид нэр чамайг тэр гудамжны үзүртэйгээ новшнуудаас илүү боломжлнаа гэдэг. Илүү сайхан амтнаа тий. Тий. Гэтэ яг би бол Henry Cavill-ыг цаашаа Wolverine-оор үргэлжлүүлнэ гэж бодохгүй л байна л та. Гэтэ фэнүүдэд бас нэг жижигхэн гоё юм өгөөд өгсөн болов гэж хараа та. Тий, тэрэн дээр зүгээр DC-г жоохон ингээд хатгсан юмнууд л авч. Тэрэн дээр тэр саналыг тавихад Henry бас яаж үлээж авснаа сонирхолтой тий. Jackson DC тий. Superman-ээс
цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас бас тиймэрхүү юм дээр хичээл гэж бодсон баг. За одоо яа тийм те. Бид эд чи саяхан Суперменийг Хенри Кавиллаар те харах боломжтой болж байна. Дараагийн кинонууд нь хийх боломжтой болж байна гэдээ хөөрөөд бичлэг хийгээ сууж ирсэн чи бүр саяхан бохгүй. Тэгэхэд одоо ингээд what a time to be alive. Шал өөр нөхцөл байдал ирцээ тэрнээс. Shit happens. Yeah. Тэгээ каминуудыг нэг ярьсан дээрээ бүгдийг ярьчих гэж бодож байна л да. Тэгээд нөгөө X-Men-ийнхаа X логонд цовдлуулагдсан байсан үйлрийг бас хараад өнгөрсөн тий. Mortal Kombat World юм уу хаашаа бүр ингээд битүү яс цусан дунд байж байгаа. Тэр World-ийг би үнэхээр дахиж хармааргүй. Юу басныг би мэдмээргүй байна. Үнэхээр амарс. Тэгээд Happy Hog нэргэж ирсэн. Мэдээж. Yes. Legendary Jon Favreau. Тэрэн дээр гэхдээ нэг ярмаар байгаа зүйл гэх юм бол одоо Earth 616 дээр Happy Hog-тай уулзч байгаа. Тэнгүүтээ өөрөө болохоор Deadpool болон X-Men-үүд маань хаана байдаг вэ гэхээр Earth 10,005 гэдэг ертөнцид байгаа. Тэгэхээр сонирхолтой. Тэрэн дээр зүгээр дундаас нь явж байгаа өөрөө нэг TV-ийн төхөөрөмжтэй болсон шүү дээ. Аха. Тэрийг одоо тэр Happy Hog-тай уулзж байгаа чинь киноны үйл явдлаас хэд хоногийн дараа байлаа. Хэд хоногийн дараа кино эхлэхдээ тэгж гисэн шүү дээ, Happy Hog-тай уулзаад. За. Тийм. Тэгсэн чинь тэрний ард нөгөө Happy Hog-ын за өөр юм бол чи ихэд явуулсны ардаас хэд хоногийн өмнө гээд кино үргэлжилсэн байна. Тэнгүүт мэдгүй Happy Hog чи Wolverine тэр төхөөрөмжийг ашиглаа зүгээр очиж Avengers болохыг хүссэн юм билээ. Тийм үү. Миний юугаар бол санджаар бол одоо ингэ интро яваад нөгөө Wolverine-ийн цогцыг ухангуудаа TV ажилчдтай тулалдаж байгаа штэ. Тэрний ардаас хэд хоногийн өмнө гингүүтээ Happy-тэй уулзж ирсэн санагдах юм. Чин тэгэхээр адилхан юм шүү гэж ойлгох юм ярьж байгаа юм. Тийм үү. За дээр. Дэрэн дээр тэгээд TV ажилчдтай тулалж ин ихэр чайлуудын темпэд гарт нь орцсон байгаа л гэсэн үг л дээ тий. Yeah. Тэрэн дээр бас гой деталууд харагдсан. Сан нөгөө Captain America бамбаных нь прототип байсан. Тэгээд Tony Stark-ийн тэгээд зурагны яг Petri орон тэр нөгөө жоохон Iron Man 2 дээр гардаг те. Тий 2 дээр гардаг тэр жоохон хөхтэй Iron Man-ийн маск байсан. Тэрийг тэгэхээр тэр Peter Parker байсан гэж хэлчихэж байгаа юм шиг байна те. Тий уусаа нотлогдсон шүү дээ. Хин бишээ Feige ах маань баталж ирсэн санагдаж байна. Тэгээд цаасан Shocking Camera тий. Тэгээд тусчих юм бол тэгээд цаашаа Cassandra Nova-тай одоо тулалдах гэдэг юм. Одоо тэр газар чи юу гэж нэрлэдэг байлаа? Void уу? Тий Void-д байсан тэр дөрүүд бол амар гоё. Electra, Blade, Gambit. Тэднэр бол тэр гурав бол үнэхээр гоё. Тэгээд мэдээж манай X23 эргэж ирсэн. Тий. Одоо шинээр дүр бүтээж байгаа хүн ерөөхдөө байхгүй гэж хэлж болно. Яг уу. Тий. Одоо хиний Jennifer Garner-ийн Electra бол угаасаа Deadpool Deadpool гэж шүү дээ. Нөгөө Daredevil кинон дээр гарч ирсэн өөрийнхөө Electra гэдэг кинотой. Тэнгүүтээ Wesley Snipes жүжигчин бол Blade-ийн Terlock-тэй одоо манай Ryan Reynolds 3 дугаар ангимаг дээр нь явж идэг шүү яг үндэ. Тэгээд Chen-ийн татам жүжигчин Gambit-ийн дүрээр эргэж ирж байгаа. Эргэж ирж байгаа гэхэд хэцүү ч гэсэн анх удаа тоглож байгаа бол бас биш байхгүй юу? Одоо 2006 оны Last Stand те X-Men Last Stand гэдэг кинон дээр Gambit-ийн дүр тоглонгоо алдчихсан. Зохиолчт нь Gambit-ийн дүр хэрэггүйгээд зохиолоос асчихсан түүхтэй юм байлаа. Тэгээд 20,000 Fox дээр мань хүн өөрөө 4 жил Gambit-ийн solo project-ыг develop хийжтэй хөгжүүлж явж исэн авчиг тэгээд Disney-ийн дийл мэлээс болоод тэгээд арчигдсан хөөрхий харамсалтай тийм юм байгаа юм л та. Тэгээд
жүжигчин Channing Tatum-ийн хувьд бол ялцчгүй Ryan Reynolds баярлж ирсэн. Тэгээд би баг буугаад өгсөн байхад тэгээд үрдээ буугаад өгсөн байхад Ryan Reynolds миний төлөө тэгээд Gambit-ийн төлөө тэмцсэн шүү гэд яг appreciation post оруулсан байсан. Тэр бас гоё те. Тэр Gambit бас мань жоохон сонд дуудлагатай шүү. Тэгсэн чинь Deadpool-ийн хэлдэг тэр лайн бүр бас Deadpool-ийн тэр лайнууд амар гоё часисэн. Нэг гэн лайн мөртлөө амар часисэн юмнууд л шүү. Чиний яриа зүйн багш чинь одоо багш л юм. Яриа зүйн ментор чинь миньонууд юм уу л гэж. Тэр гоётэй. Гэтэ угаасаа сонсоод ойлгоход жоохон хэцүү л байсан л да. Яаж яхад нөгөө өөрийнхөө хэлийг бас хэлж яриад байсан болохоор те яг англиар хэлж үү үгүй юу гэдгийг бас ялах гэж дуудлаганаас нь болоод. За тэгээд Electra-ийн киног би яг бүтэн бол үзэж байгаа. Ямар ч сан тодорхой хэмжээнд үзчихсэн. Тэгээд муу байсан. Electra-ийн киног бол үзэх шаардлагагүй л дээ. Daredevil-ийг бол би үзчихсэн. Бас яг нэг хоёр шиг. Тийм Ben Affleck-ийн. Одоо Jennifer Garner ч өөрөө бас байдаг ч тэн дээ. Blade-ийг бол үзэж байгаагүй юм байлээ. Blade 1-2-ыг бол айгуу сайн гэж ярьдаг. 3 нэг юм уу гэдэм байлээ. Би нэгийг эхлүүлжсэн санагдчихэв. Тэрэн дээр бас нэг тийм хэлсэн бүх цагууд ганцхан Blade байсан, цаашдаа ганцхан Blade байна гэдэг юм хэлсэн. Тэний Mahershala Ali. юм лээ. Яа, Muhammad Ali гэж орж ирээд шүү. Тэр Алигийн Blade зогссон уу гэдэг асуулт бас төрсөн. Тэр ихтэй угаасаа яг нэг тийм сүрцэн project яваад байгаа юм шиг байна. Хэдэн жил хөгжүүлэгдээд байгаа. Тэгээд юу найруулагчид орж байгаа, зохиолчид орж гаад хин манай гол дүрэн жүжигчин маань өөрөө хүртэлтэй нэг тийм жоохон зохиолдоо жоохон тийм зохиол мөхөлөө буцаасан хэрэг гарсан юм шиг байлаа ш. Тэгэд бас насны явчихаа. Уг нь тэрэн дээр чинь гой кастууд нэмэгдэж зарлагдчихсэн ш. Гэхдээ одоо баг үнэн удааг нь мэдэхгүй байна. Mia Goth жүжигчин X трилогоор алдартай тэр Blade дээр ямар дүр дийдээ мартчихжээ орж ирж ирсэн. Тэгээд Boys-ийн Homeland-ийн жүжигчин Anthony Starr юунд Dracula тоглоно гэсэн мэдээлэлд бас яригдчихсэн. Энд гэхдээ яг батлагдсан бол биш л дээ мэдээж. Blade дээр уг нэлийн хүлээлт байсан. Тэгээд гарах үгүй зэрэглэзэт болсон болохоор хүлээх стресс гэж гисэн сайн мэдэхгүй л. Харин тийм ээ. Уг нь Mahershala Ali айгүй мундаг жүжигчин, гоё каризматай, тэгээд зөвүүнч жүжигчин. Blade-ийг бол алж чадна гэж бодлоо. Тэгээд хамгийн гол нь бас Deadpool чигээ те илүү цуснууж гаргасан тийм R rating-тэй байвал хамаагүй дээр юм болов уу гэж бодож байгаа Blade-ийн character дээр. За одоо cameo-доо дуусгахад гэж үгээд энэ кино ер нь зөвхөн full of cameos байсан юм уу яашаа. Мэдээж Daphne-ийн тоглосон X23 буюу Laura гэж ирсэн те. Амар том оцоолээ. Яг үнэндээ жоохон охин л гэж бодоод байдаг байсан нөгөө юун дээр логон дээр хараад те. Жоохон охин байсан чи. Жоохон штэ хүнтэй. 19 5 оны охин юм бэл. 5 оны. Үгүй би тэндээс жоохон гэж боддог байсан. Тэгсэн чинь том байсан юм байна лээ. Нөгөө His Dark Materials энэ үзээгүй болохоор бас том босыг анзаараагүй явжээ. Том болцсон байлээ. Том болцсон байл. Тэгэд том болцсон байл. Заачлаа. Жүжигчин Tyler Mane Sabretooth дүрээрээ эргэж ирсэн байгаа. X-Men OG каст нөхгүй одоо 2000 онд гарсан эхний X-Men дээр Sabretooth дүрээ бүтээдэг жүжигчин. Тэгээд нэг 20 хэдэн жил хүлээсэн те 10 дамжин хүлээсэн тулаа нэг ганцхан яваар дуусгасан нэг тийм син бол гараад өнгөрсөн байна. Тэгээд X-Men-өөдөөсөө бас дурдах юм бол зөндөө хүмүүс байгаа л да. Одоо Тэмийн төрөний дурдах гэсэн нөгөө Cassandra Nova-тай байгаа X-Men-үүд бас зөндөө байгаа. Тэр дунд одоо Томас нь дурдах юм бол Aaron Stanford жүжигчин Pyro-гоор эргэж ирсэн байгаа. Манай Johnny Storm-ийн хамаг галыг сороод авчдаг mutant те. Тэгээд тэн дунд за танихаасаа дурдах гэх юм бол нөгөө Mephisto-тай адилхан нэг юу байдаг чи юм билээ те. Тэр тэнгүүтээ Juggernaut энэ төр байгаа шүү дээ. Тэгээд тэднэр тэр тэг
хуучин жүжигчд нь тэр дүрээрээ үзэж ирсэн үү те. Тэ ер нь ихэнх нь тэгсэн байсан. Тэгэхээр бас гоё хэлий ч гэсэн бас жоохон сонио. Одоо зүгээр л Sabretooth ч юм уу те. Одоо нэг тийм нөгөө Mephisto-тэй адилхан гэдэг байгаа тиймэрхүү левлийн дөрүүд байгаа штэ. Үг хэлдэггүй зүгээр л тийм олны тулаан тулалцаа жүжигчдийг заавал яг том жүжигчд биш юм да. 20 хэдэн жилийн дараа авчирснаа зүгээр олны хэсэг тоглолоо явуулчихаар бас жоохон харамсалтай ажим шиг нэг бодлоо. Тэгээд Cassandra Nova-гийн дүр болвол нэрнээсээ л одоо таалагдсан. Би ихнээс нь таалсан. Cassandra Nova-гийн дүр болвол хамгийн тийм бас харизмтай. Тэгээд яг харахаар Charles Xavier-тэй адилхан юм шиг. Оо харин ялангуяа юу шин трилогийн те одоо yes. Хөөе нэр нь мартчихсан. Манай жүжигчин чи юм блэ? Emma Corrin. Окей. Professor X-ийн жүжигчин Charles Xavier-ийн жүжигчин чи юм блэ? Эндэр Каторс те. Оо James McAvoy тийм байлгүй. James McAvoy те Charles Xavier-тэй ерөнхийдөө төстэй харагдчихсан гэж бас хэлж болно. Тэгээд Emma Corrin жүжигчин бол дүрээ тулгасан гэж бодож байгаа. Үнэхээр гоё charismatic, үнэхээр гоё silly, cute байж чадсан. Гэхдээ дүр нь бол хангалттай хөгжүүлэгдэж амжаагүй жоохон wasted potential болчихоо гэж бодоод да. Тийм. Deadpool ч ерөөсөө 2 цагийн кино байсан шүү дээ. Тийм. Тийм гүт яг 2 цаг нь бол цацсан болчихсон. Гэхдээ нөгөө background дээр одоо киноны main vision нь Cassandra Nova Paradox хоёр ингээд хуваагаад авчиж байгаа байхгүй. Тэнгүүт миний хашуу ингээд тэр хоёр одоо main visions тэнгүүт 2 цагийн кинон дээр хоёр vision тэгээд ячаар нөгөө ямар ч background origin орж ирэх боломжгүй болоод хамгийн үйл явдал нь яг нөгөө Wolverine тэгээд тэр чинь нэг Wolverine Deadpool гээд хоёр дүр тэгснэ нөгөө талын хоёр vision гэхээр ингээд дөрвөн гол маягийн дөрүүд байгаа байхгүй юу. Тэнгүүт 2 цаг гэхээр жоохон бага байсан юм шиг 2 цаг 30 минут юм уу бас байсан бол гэж бодсон. Cassandra Nova-гийн дүр background origin-д ороод ёо түүхүүд нь оруулж ирээд ч юм. Тийм ялч санаа нийлж байна. Ялангуяа Cassandra Nova дээр Paradox яг зүгээр ойсомжоо арчуулсан TV8 байгаа зүгээр нэг тийм муу албан тушаалтай байж болно шүү дээ. Зүгээр залхуурсан ингээд хамаг юмнууд ингээд явуулчмаараа тийм байж болж байгаа юм. Cassandra Nova бол арай илүү background-тай байх хэрэгтэй байсан болов уу гэж хараад байгаа байхгүй. Тэнгүүд. За баярлаа. Жүжигчин дүртэй айгаа бас гоё байсан болохоор магадгүй те everything is possible in the multiverse so дахиад жүжигчний гэн дүрд нь бол хармаар л байна. Яг бүтэн гоё тулгаж чадаагүй болохоор гэх юм уу? Потенциал байгааг нь харцсан бохгүй юу те. Тий, харин тийм. Гэтэ бас яг Emma Corrin Emma Corrin жүжигчин ч гэсэн өөрөө нэг тийм нэлээ өрмөц хүн байлаа би жоохон харж үзсэн чинь. Ер нь нэлээ юм уу харж явсан юм уу? Үнэнэл хэлээ. Жүжигчин өөрөө нэг тийм сонирхолтой өрмөц хүн санагдсан. Хов хүн. Ярилцаад үзсэн чинь Harry Styles-ийн сүүл тоглосон нөө My Policeman дээр бас тоглосон юм байлээ. Юун дээр Princess Diana-гийн дүрд тоглосон байхаа буруу санааг бол Crown дээр. Юу ч Crown дээр тоглож байсан санагдаж байна. Princess Diana мөн блүү өөр хүн байлаа. За, тэгэнгүүт одоо TV8 Paradox Deadpool юм тайлбарлаж штэ. Одоо танай ертөнц ингээд хэдэн 10 мянган жилийн дараа сөннөө. Ягаад гэвэл танай ертөнцийн anchor being гэж юм байхгүй болсон. Үхсэн. Тэр нь хэн байсан бэ гэхээр Logan Canon дээр өгсөн тэ Wolverine болж гарч байна. Бидний мэд.
Тэнгүүд энэ амар сонирхолтой. Одоо Wolverine үхэнгүүд тэр ертөнд сүнх юм байна шүү дээ, тийм үү? Яг уу хэдэн 10,000 жилийн дараа. Ер нь бол тийм голдрлаа алдчихлаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд ганцхан хүн тэ яг уу mutant тэ нэг бүхэл бүтэн ертөнцийн голдрлыг тэгшлэгч заяатай байна гэхээр бас жоохон арай л том уу? Арай л том агуулга уу? Тийм. Тэрэн дээр бас тийм юм өмнө хийж дурддагдж байгаагүй байхгүй. Тэрний тэр юу гэдгийг бид нэр бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ Anchor Being гэдэг одоо Marvel ингээд тэндээс юмнууд гаргаж ирээд одоо multiverse Anchor Being одоо Sacred Timeline тэгээд Sacred Timeline-ыг бол гоё ойлгох болсон бид нарт. Одоо Anchor Being дээр яаж тайлбарлах зүгээр Marvel амар гоё тийм урт нийтлэл оруулж бас болохгүй үү. Facebook дээр амар гоё нийтлэл оруулаад бид нар тэрийг уншаад ойлгочих. Ядаж юу. Гэхдээ яг Canon дээр үзүүлмээр байгаа байхгүй. За одоо энэ дэр хийж чадаагүй юмнууд руу н орох юм бол одоо бас нэг юм их юмнууд байна л да. Зөвхөн энэ Canon-ыг гэлтгүй MCU-гийн чадахгүй байгаа юм гэж бол ойлгож байна. Одоо Anchor Being энэ гэдэг чинь айгүй том ойлголт байна шүү дээ. Жижиг юмнуудыг бол яг мэдээж дараагийн Canon дээр хилээд тэр Canon дээр ингээ шийдээ тэр дүрмийг мөрдөө явуучих боломжтой гэж харж байгаа. Тэнгүүд MCU-д орж ирээд ингээд ийм том ингээд multiverse saga болж байна. Тэрэн дээр ингээд Anchor Being гэж байд юм байна. Одоо ямар ивент вүлээ? Заавал тохиолдох хэвээр ивент гэж байдаг юм байна. Nexus event яа. Тэгээд Sacred Timeline тэ TVA зөндөө юмнууд байд юм байна шүү дээ. Тэнгүүд одоо ингээд нэг ертөнцийн дүрмийг мөрдөхгүй байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо анхчин бол Infinite Saga дээр Infinite Stones ингээд ертөнцийн хамгийн тэ сайхан юмнууд хамгийн хүчрэхэг те ертөнцийн голдролт нь оруулж оршин байдаг юмнууд болж таарч ирсэн бол одоо энд нэг тийм жоохон замраагүй яваад юу гэдэг байгаа ойлгохгүй байгаа юм шиг. Тэгвэл Earth 666-гийн Anchor Being хэмжээ те. Харин тийм одоо хэрвээ Tony Stark байсан бол одоо ингээд хэдэн 10,000 жилийн дараа сөнөхөж байгаа байхгүй. За үгүй маа гэж ялч Tony Stark үхэл MCU бас юм болоо. Хэдэн 10,000 жил шаардлагагүй ч байсан юм билээ те. Тэр Tony Stark үхэл ардаас нь She Hulk twerk хийгээл эхлэнгөт манай Роберт Дауни Жр за боли аварч болсон одоо алж болох юм байлгүй гэж эргэж ирж байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Anchor Being customs to social goals. Харин тэгээ итерхий том болчихж байгаа байхгүй тий. Тэрийг Anchor Being одоо what if-ийн дараачийн одоо season дээр тайлбарлах хэрэгтэй юм шиг тий. Дараа иж. Тий, universe building шүү дээ. Тий. Тэрийг батлаад өгөх, тодруулаад өгөх юм хэрэгтэй байна. Тий. Тэгээд энэ надад бас жоохон сонирхол idea юм шиг санагдаад байна. Одоо ертөнц гэдэг чинь нэг юм, хүн гэдэг чинь нэг юм байгаад байна шүү дээ. Нэг амьд орчихгүй гэдэг чинь. Яг айл аль нь амьд орчихгүй байж болно л ертөнц амьд байж болно. Гэтэл одоо нэг гол амин сүнснээсээ хамаарч ин гэх сонирн байгаа байхгүй юу? Wolverine хэдийн нэгэн цагт өгөх нь тодорхой байстай. Come on. Тэгэхээр тэр ертөнц хэдийн нэгэн цагт голирлаа алдаж зүрх нь бас тодорхой болчих жоох байхгүй юу? Заавал байхгүй юу? Гэхдээ ер нь яагаад сүрж болохгүй гэж. Яг бүгдээрээ л сүрэх л байх л та тий. Тэгэхээр наач нь бол point юм шүү. Philosophical ч юм уу тий. Төрхөн үнэн бол өгөх нь үнэнч байсан юм байлээ тий. Marvel яг бидэнд энийг ойлгох гэдэг байгаа бол яах вэ? Тэгээ өөртөө бүр сүрж үзүүлж шүү дээ. Гэтэ яг энэ кино хүмүүсийн ярьж байгаа шиг бол сайн байсан санагдахгүй байгаа. Үнэхээр хайптад байлаа шүү дээ. Одоо End Game-ээс хойш үзсэн хамгийн сайн MCU-гийн кино мэн гэх юм бол миний хувьд тэр бол bullshit заяа. Гэхдээ үзэхэд үнэхээр фан байсан. Үнэхээр гоё байсан, action, comedy гоё байсан. Hugh Jackman, Ryan Reynolds-ыг эргэж ирэх харахыг гоё байлаа тий. Тэгэл зөндөө камерууд байсан, таалагч юм зөндөө байгаа. Гэтэ хүмүүсийн яриад байгаа шиг тийм амар өндөр чанартай бүтээлэл би бодохгүй байгаа. Би Deadpool нэгийг яг Deadpool-ыг 3-ыг үзэх өмнөхөн үзсэн л дээ.
Аа. Тэгээд бодсон юм болохоор Ryan Reynolds Deadpool тоглож байгаа тохиолдолд энэ Deadpool гэдэг кино сайн кино байх шаардлагагүй байна. Аа. Зүгээр л Ryan Reynolds өөрийнхөө байхад тэр киног хийж үзэх хэр юм байна. Чи бодсоохгүй. Тэгэл тийм болохоор Deadpool 3 дээр ч гэсэн ер нь тийм амар Wolverine хайп бол байсан. Гэхдээ хайп сайн киноны хүлээлт гэдэг хоёр чинь хоёр өөр юм шиг санагдаад байна байхгүй. Тийм ээ. Хайп бол байсан. Хайп бол байсан. Гэхдээ тийм сайн киноны хүлээлт миний голч жисэн нь болохоор одоо яваад байгаа юмны зангилаанууд тайлагдах болов уу гэж би бодсон. Аа. Тэднэр дээр тэгж миний хүлээсэн шиг болвол зангилаанууд бол яг тэр тайлаад төгсөн юм бол байхгүй. Зүгээр Deadpool гэдэг одоо энэ трилогийнхоо чанарыг бол алдаагүй авч явсан л юм. Аха. Яалт ч хүлээлтийг яаж тавих нь бас өөр байгаа юм л та тий. Одоо амар end game шиг ч юм уу эсвэл магадгүй No Way Home энэ шиг хүлээлт тавиад орох юм бол бас өөр. Одоо зүгээр л ингээд гоё фан тий action sequence үзээд орчоод мэдгүй John Wick-ийн хүлээлт тавих тэнгуүтэй мэдгүй Godfather хүлээлт тавих ч өөр шал өөр юм шүү дээ. Аль аль нь сайн байж болно гэхдээ өөр тий. Тэнгүүд яг юу хүлээхгүй гэдэг юм. Тийм. Hangover-оос юу хүлээх юм, John Wick-ээс юу хүлээх юм те. Тэнгүүд ингээ crossover хийчихэнгүү Deadpool бол өрөө нь болчихоо ч юм уу те мэдгүй. Өнөөдөр ялч Hangover үзсэн гоё яасан гэж. Тэгээд нэг юм хэлэхэд нөгөө юун дээр сүулт Cassandra нөгөө TV энтер дээр очиод бас юу яадаг штэ. Хамаг лайнуудыг баг бүгдийг void болох гэдэг штэ. Таймлайнуудыг. Юу Time Reaper гэдэг юм ашиглаад нөгөө юун дээр Loki Season 2 дээр манай хиний Kiyukani хийжсэн юм байдаг штэ. Тэнгүүд нөгөө анти бол биш ээ матер болоо anti-matter хоёрыг нөгөө хоёр багнаар ингээ урсаачаад тэнгүүдээ Deadpool Wolverine очоод хөдөлцөж байжаад тэгээд сүрүүлж хайсаг болчихсон. Тэрэн дээр мань өөр амьд үлдчихдэг бас жоохон паналны юм шиг. Жоохон тэр панал. Тэр жоохон панал гэн. Тэр ер нь хэцүүлэг орцоо. Тэрэн дээр гэтээ үхээд тэрэн дээр гэхдээ амьд үлдэхээс өөр сонголт байсан юм. Ухаангүй харин өөрсдийнх нь кино болохоор тэгээд яалчгүй л амьд. Тэгээд юу л хичээлээ. Hugh Jackman ах юу вэ? Хэдэн настай хүн юм бэ? Deadpool гэж байгаа. Тэр apps бүр ингээд ямар ч нэмэлт эффект байхгүй, өөр хүн байхгүй, шууд өөрийнх нь гэдгийг баталсан байл санаас нь. Ир хүртлээл тоглоно гэдэг байгаа шүү дээ. Одоо ихтэй хүмүүс бас яриад байгаа одоо Secret Wars дээр Hugh Jackman-ийн Wolverine, Tobey Maguire-ийн Spider-Man-тэй хармаар байна. Биднэрт ийм боломж байна гэдэг те. Бас сонирхолтой. Угаасаа Secret Wars амар юм руу явж байгаа юм чинь. Plus RDG те. Тэ. Тэгээд юу Chris Evans Magneto-гоор аваад ирчих хэрэгтэй. Тэгэл ерөөс. Team Joker-д бас амар их яваад л те. Юу ч тэр Marvel-ийн том мэдэрнүүд цэцэгсэн тэрийг бол ерөөхдөө удахгүй ярина. За харин би 23 9 сард төлөө. Ер нь одоо баг удахгүй болох гэдэг юм шүү. 8 сарда багтаад болчих болов уу гэж санаадах юм. Гүү лөө. Би 23 9 сарын 23-нд төлтөгсөн байдаг. Гүү. За Deadpool Wolverine кинон дээр өөр яриаг үлдээсэн юмнууд байна уу? Одоогоор бол намайг уучлаарай. 8 сарын 9-ээс 11-ний хооронд юм байна. Тийм баг. Ойрхон байсан санагдаадсан. 200 саяын бажтаар бүтээд тэгээд одоогоор 630 сая долларыг олцсон байгаа юм байлээ. Тэгэхээр ер нь бол тэр бум дөхөх, давах нэлээд магадaltaй гэж бол бодчихоо. Одоо гараад удаагүй шүү дээ. Тэр бум бол хөнгөн батчих واخ. Тэгээд за театруудаар дороо хийж нэг 2 сар хагас гарч зоолт. 2 сар хагас уу? 2 тэгж удаа гарах уу? Сар хагас гарах уу гэж бодож байна. Тэр нь тэгдэг санаад блокбастерууд ч бүр гараа л идэх ш. Дараа ч ихтэй нөгөө кинонуудын хуваарнуудаас бас нэлээд хамаардаг. Хараг санагдаад байдаг. Тэгээл одоо ч
өчигдөр нэг таарсан 4523 театрт зэрэг гарч байгаа байхгүй World Wide. Аха. Тэр чинь тэгэл тэрбум болын нөхөнд л ах гэж боддог ш. Аха. Тэгээд ер нь бол үзэхэд айгүй фан байсан те. Энийг бол энэ бичлэгийн туршид баг 5 6 жуудаа илүү. Үнэхээр фан байсан. Нэг авах хэрэгтэй юм авсан гэж бол бодож байгаа киноос. Акшнууд бол галзуу, кул байсан. Deadpool, Wolverine хоёрын хоорондоо тий бараг 60% нь Deadpool versus Wolverine үзээд харсан штэ. Гоё байсан штэ бид нар бол. Тэр машин тулаан байна. Let's fucking go тулаан байна. Тэгээд huge тэр Wolverine болохоор бас нэг дотроо юм шаналлалтай тий. Тэрийг бас хөнгөн гаргаад өгсөн бас таалагдсан. Гэтэ бас хитрхи хөнгөн үү? Одоо яагаад Wolverine гэдэг байгаа юм те? Нэг жоохон background check байх хэрэгтэй байгаагүй юу? Тэнгүүд мэдгүй киноны яг тэр runtime 2 цагт яага барьсныг бас мэдгүй л. Deadpool-ийн team киног 230 минут үзээл of course. Тэс тэгээд арай нэг тийм actually сайн тэг бичигдсэн зохиолтой байж болохоор юмуд санагдаад байгаа байхгүй. Одоо нэг 5-6 минут Wolverine-ийн background өгөөл нэг 3-4 минут Cassandra наваад дээр нэмэлт хөгжүүлэлт хийчихэд бас арай өөр болж байгаа байхгүй. Зүгээр л нэг 15 минут л нэмэхэд кино ямар өөр болдог вэ тийм үстэй. Тэгээд яг энэ Deadpool-ийн кино яг анх MCU сонирхож эхэлж үзэж байгаа хүмүүс бас зориулдаг юм шиг санагдсан надад. Бас тийм ээ. Тэг яг background-уудыг биднээс бараг үлдээчихэж байгаа юм шиг чи танихгүй бол электр танихгүй, Blade-ийг танихгүй, Gambit-ийг яг Chain-ийг татвамыг тань, Gambit-ийг бол танихгүй. Тийм шүү дээ. Одоо уусаа Cassandra Nova бол комик архаг мэддэг хүмүүс ер нь бол мэддэг байхгүй. Cassandra Nova гэдэг дүр байна гэдгийг трейлер дээрээс нь хараад гуглдж үзэж байгаа байхгүй wiki гэсэн. Тийм. Тэгэхээр комикэнд бас нэлээд архаг орцоо. Одоо тэр Wolverine босод дүрүүдийг ч юм уу ер нь нэлээд комик мэддэг хүмүүс үзвэл бас илүү таашаалт үзэж магадгүй. Тэгээд Marvel бол яалтчгүй fan service-тэй бол тулгаж илээ. Fan service-ийг бол үнэхээр хийж илээ. Гэтэ зөвхөн fan service хийгээд байгаа юм шиг бас санагдаад байгаа юмнууд бол байгаа. Яг хөө мэдээж гоё л доо. Хасаад ингэ балансыг гоё бариад зохицуулах хэрэгтэй юм шиг санагдаад та. Тэгээд яг тиймээсээ хэлсэн шиг тэ юмнуудаа мэддэг үздэг хүмүүст таашаа өөрчлөлт үүсгэх юм бол бас гоё. Тэгээд Cassandra Nova дээр нэг юм яруу комик дээр нэг тийм жоохон тусуу дүрж мөрсөн болохоор ч юм уу юу Professor X маань юу атсан байт юм шиг байлаа шүү дээ. Нэг хөвлөндөө байхдаа өөрөө хөнөөцсөн тэ тусуу дүрс ингээ сайн буруу ярьж байна. Тийм болохоор айгу эвгүй төрх биетэй харагдаж байна лээ. Тэгэнгүүт одоо Emma Corrin жүжигчин тийм комик дээр Emma Corrin жүжигчин үнэхээр туранхай эмэгтэй байлээ. Тэгээд ясмас нь нэлээ ил гарч исэн харагдаж исэн. Тэр нь бас нэг комиктойгоо жоохон төгчрөө болоо гэж анзаарч исэн. Айгу жижигхэн туранхай дүр байлээ. Мөр зүйл нь юу вэ? Тийм мөр чинь Maleficent мөр гэдэг л яг юм ясна ингээ гараад. Тийм. Шас эвгүй шүү. Тийм өөр байна. Өөр тутуулсан юмнууд байна. Хойлоо ихэд өндөрлөх тал руу гаандээ. Тэгээд киноны гол үйл явдлуудыг бол нэг ярьсангүй яриад юм яах. Угаасаа спойлертэй болохоор спойлер каст болохоор үзсэн хүмүүст үзэж байгаа. Тэгэхээр энэ дэр нэг яах дээр олон юм яриад шаардлагагүй киногоо нийтэнд дүгэн чиглэлээ. Тэгээд бүгдээрээ гоё сэтгэлээ хуваалцаарай гэж хүсмээр байна. Хамгийн таалагдсан камео юу байв те? Энэ киног 10-аас хэд гэж үнэлж гэн юу нь таалагдав те? Юу нь таалагдсангүй вэ? Тэднийг бас бүгдийг хуваалцаарай гэж хүсэж байна. Тэг. Ер нь кинонууд дээр сэтгэл дээр нэмээд сонирхолтой фактуудыг бас ярих гэж зорддог доо. Сүүлд нөгөө ярьсан дээр Deadpool-ын Ryan Reynolds, Hugh Jackman, тэгээд Sean Levy те. Аха. Нөгөө нэг ярьсан дээр найруулагч Sean Levy гэж. Yes, студиж асууж байгаа байхгүй. Энэ кинон дээр одоо слайднууд, скрипттэй Kevin Feige өгөөд уншуулахад
ок гэж хэлэхэд одоо янз бүрийн лайнууд байгаа ш нөгөө R-rated лайнууд тэднэр дээр зөвшөөрсөн хамгийн сонирхолтой лайнууд юу байсан бэ гэсэн чинь бүгдээрээ гэж хэлж байгаа байхгүй. Ер нь Kevin Feige дээр одоо миний өнцгөөс бол хамгийн жоох юм төгшөөртэй жоохон бүх чангалтай уншуулсан юм дээр нөгөө юунууд мультиверсүүд Deadpool-ууд гарч ирэхэд ерөөдөө мультиверсүүд дээр фейлдснээ бол нэг хүлэн зөвшөөрөх маягийн лайн хэлдэг. Missing гэдэг. Тэднэр тэрийг уншаад Kevin Feige бүр татаж унтлаа энэс. Ер нь Kevin Feige ч юмыг амар хүн дээр бол хүлээж аваагүй байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч сан Kevin Feige контролд нь байгаа юм байна л гэж би итгэсэн дээ. Ялч нэг тийм алдаага хүлэн зөвшөөрч гэсэн тэгээ сайхан шүү дээ. Тэгэхгүй би алдаагүй гэж хичээд Zack Snyder шиг 4 цагийн Justice League-ийг гаргаад их юм бол тэгээд бай. Тэгээд MCU-д Deadpool ч бас ер нь нэлээд том дүр юм аа. DC Marvel хоёрыг нэг кинон дээр хоёуланг гэрүүлсэн. Харин сая ч гэсэн Batman энтрийг дурдаал авчихсан тий. Тэнгүүдээ Superman-ыг гаргачихсан байхгүй бүр айгуу гоё. Хоёр дээрээ очиж өөрийнхөө Green Lantern тоглох юуг Ryan Reynolds-ыг боддог шүү дээ. Тэгээд MCU-д нийт 119 удаа fuck гэж үг орсон байт юм байна. Тэгээ мэдээж 118 нь бит хоёрын ярилцж байгаа энэ хүү кинон дээр хэлэгдсэн гэдгийг бол ихэд татсан байна. Feels fucking good right now. Yeah. Тэгээ цаашаа бас соснож fuck гэдэг өгнүүдийг бас нэлээд сонсох болов уу гэж бодож байна. Гэтэ бас яг ботсон шиг тийм олон бол сонсохдохгүй хаа. Marvel ер нь цаашаа кинонуудаа R-rated болгох ёстой гэдэг одоо нэг тийм цаг үе ирээд байгаа шүү дээ. Тэг одоо Miss Marvel одоо тэг дөнгөж гарч ирж байгаа кинонууд бол одоо тийм Groot ч юм уу тиймэрхүү кинонууд бол тийм одоо англиалтаа байж явах зүгээр одоо кинонууд илүү тийм бодит үнэн акшн кинонууд болж илүү тийм бас амжилттай болох юм шиг. Харин тийм одоо ямар дөрүүдийг R-rated болгох нь бас аюул чухал. Тэгэхгүй одоо шууд чичээд Spider-Man дээр заавал цус гаргамаар гэдэг юм бол бас өөр ихгүй тийм үстэй. Blade дээр ягаад цус гаргах хэвтэй, Spider-Man дээр ягаад шаардлагагүй гэдгийг бас ойлгох юм бол R-rating PG-13 рейтингүүдийг нэхэж болж байгаа. Тийм тэр ерөөсөө шууд нөгөө дүрийн хөгжүүлэлттэй шууд холбоотой байгаа. Тийм характертай тий. Yes. За өөр дутуулсан юм байна уу? Өөр дутуулсан юм ер нь байхгүй. За ерөөхдөө тэгээд таалагдсан болон таалагдаагүй юмнуудаа бүгдийг ярьлаа гэж бодож байна. Тэгээд дахиад хэлэхэд үзэхэд үнэхээр фан кино байлаа. Ерөөсөө ялтчгүй фан. Solid 3.5 фан. Тэгээд Marvel-ийн саяхан зарлагдсан байгаа тий. Comic-Con дээр зарлагдсан байгаа юмнуудыг бол дараагийн бичлэгээрээ бол утахгүй ярилцсан гэж бодож байна. Тэгээд тэр бол бүгдээрээ хамт байгаараа сэтгэлээ авалцаарай. Би 23 ардаас юм бичих гэж таах байхад. Ер нь баг тэгвэл зүгээр юм шиг байна те хамаг мэдээнүүдийн бата D23 дээр бол хоосон байхгүй тодорхой шүү дээ тэгэл Disney. Тий одоо 27 хүртэл 550 утсан нэрэн зарлагдаагүй 4 бүтээл дэлгэцэн бүтээлийн орцсон байгаа л гэж шоум яваад байна шүү дээ. Тэрийг орцсон зарлах байна. Одоо энэ намраас ч гэсэн одоо тэгээд үргэлжлүүлээд Agatha All Along-аас эхлээл те дараа жилийн юу Captain America Brave New World энэ гэдэг зөндөө бүтээлүүд байгаа. Тэгээд тэднэрүүдийг дараагийн бичлэгээс сэтгэлдлүүдийг сонсоорой гэж. Барыг оригоос. За бай. За баяртай. Don't forget to smash that subscribe button.